Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Нийгмийн ухааны захин хичээлээ эхлүүлье. За энэ 7 өдрийн манай сэдэв төр эдийн засгийг ямар бодлогоор зохицуулдаг вэ гэсэн хичээл байна. За эдийн засаг бүлэг сэдв маань ингээд эхэлж байна. Та сурах бичгийнхаа эдийн засаг бүлэг сэдвийн 1-р хичээлийг дэлгээд багштайгаа зэрэгцээд хичээлээ ээгээрээ. За өнөөдрийн хичээлээр бид их сурвалжийг судлан төрөөс эдийн засгийг зохицуулах арга механизм, ач холбогдлыг тооч бичих, за төрийн эдийн засгийн бодлогын баримт мэдээлэлд үндэслэн үндэсний эдийн засгаа хөгжүүлэх хөлбөрийг дэвшүүлэх зэрэг зорилготойгоор энэ хичээлийг үзэж байна. За хэдүүлээ өмнөх мэдлэгээ сэргээж ярилцгаая. За бид өмнө нь дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн, инфляц, ажил хөдлөл зэрэг ойлголтуудыг судалсан. За мөн үүн дээр нэмэгдээд бид төрийн зохицуултын талаар мөн өмнө нь судалж мэдсэн байгаа. За эдийн засгийн уналтын үед бидний орчинд ямар сөрөг үзэгдэл ажиглагддаг вэ? За та хэд дэвтэртээ хариулж ичээрэй. Эдийн засгийн уналт, ажил хөдлөл, инфляцтай холбоотой асуудлыг зохицуулахад төр оролцох ёстой юу? За оролцох ёстой гэж бодож байвал яагаад, оролцох ёсгүй гэж бодож байвал яагаад гэдгийг мөн адил хариулж бичээрэй. За хариултуудаа бичсэн байх. Цаашаа явъя. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ татвар, улсын төсөв, бонд, зээлийн хүү, инфляц зэрэг эдийн засгийн чухал ойлголтуудыг ашиглана. За мөн судалж мэдэх байгаа. За татвар гэдэг нь хуулийн дагуу тогтоогдсон хэмжээгээр бүх хүн хуулийн этгээдээс төрд заавал төлөх буцалтгүй шинжтэй хураамжийг хэлдэг. За өөрийн бүхий л үргийг гүйцэтгэхийн тулд төрд мөнгө хэрэг болно. За төрийн мөнгөн хөргөмжийн гол их үүсвэр нь бүх төрлийн татвар байна. За бонд нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэй эргүүлэн төлөхөө батлах үнэт цаас юм аа. За нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын зарлагыг өөрчлөх. За үнийг төрийн сангийн буюу төсвийн бодлого гэж нэрлэнэ. За ингээд төр эдийн засгийг зохицуулдаг эхний бодлого бол сангийн бодлого. За хоёр дахь нь бол мөнгө зээлийн бодлого байгаа. За сангийн бодлого бол улсын орлого зардлыг өөрчилж байгаагаар илэрнэ. Харин мөнгө зээлийн бодлого бол гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх байдлаар илэрнэ. За сангийн бодлогыг хэрэгжүүлэгч нь бол улсын их хурл байна. За мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага бол Монгол банк байна. Тухайн улсын төв банк гэсэн үг, тийм ээ. За төсөв гэдэг нь цүнх гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай. За тэгээд төсөв бол төрөөс өөрийн үргээ үүсгэхийн тулд татвараар дамжуулан хуримтлуулсан. За тэгээд тэр хуримтлуулсан мөнгө хөрөнгөө юунд зарцуулах, хэрхэн зарцуулахыг илэрхийлсэн. За ийм сан байна. За улсын төсөв бол ерөөсөө бүрэлдэхүүн хэсэг нь орлого болон зардлаас бүрдэнэ. За татварын орлого гэж бол ерөөсөө улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. За тэгээд зардал мөн адил тооцоологддог байх нэ. За улсын төсвийн орлогод татварын орлого, татварын бус орлого, тусламжийн орлого зэрэг ордог бол зарлагт урсгал зардал, за мөн хөрөнгийн зардал, за эргэж төлөгдөх цэвэр зээл зэрэг үзүүлэлтүүд багтнаа. За ингээд та бүхэн сурахцгээ дэлгээд энэхүү хичээл дээр байгаа 4 гол эрдэмтнийг багш нь энд тавьсан байна хүснэгтлээд. За сангийн бодлого дээр бол бид Адам Смит, Лафер зэрэг эрдэмтдийг онол ойлголтуудыг танин мэдэх ёстой. За харин мөнгө зээлийн бодлого дээр бол Хайкенс гэсэн эрдэмтдийн талаар мэдэх ёстой. За эдгээр ямар гол ойлголтуудыг эдийн засгийн шинжилгээ ухаанд оруулж ирсэн байна вэ гэдгийг нэгдүгээрт бичих нь байна. За дараа нь гол үзэл санаа тайлбаруудыг нь дэлгэрэнгүй бичих нь байна. За энэ хүснэгт бол чухал даалгавар болно. За энийг та хэд хийн. За улсын зардлыг нэмэгдүүлэх нь болохоор төсвийн зарлагыг өөрчилж байгаа хэлбэр юм. За татварын дарамтыг багасгах нь болохоор төсвийн орлогыг өөрчилж байгаа хэлбэр юм.
За ингээд төсвийн зарлагыг өөрчлөх, төсвийн орлогыг өөрчлөх нь болохоор төрийн сангийн буюу төсвийн бодлого болно. За зээлийн хүүг бууруулах бол гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх нэг арга болно. За гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өөрчлөх нь болохоор хоёр аргаар бодлого байна. Мөнгөний хумих бодлого, мөнгөний тэлэх бодлого гэдэг. За засгийн газар бонд гаргаснаар гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ буурна. За энэ нь болохоор төрийн мөнгө зээлийн бодлогын арга хэлбэрүүд байгаамаа. За энэ төрийн зүгээс эдийн засгийг зохицуулахаар авч хэрэгжүүлж байгаа хоёр гол бодлогын маань аргуудыг энэ дээр жагсааж бичсэн байна. Энэ схемийг дэвтэртээ тэмдэглэж аваад ойлгож тайлбарлаж ярина шүү. За Адам Смитийн олон онолуудын нэг нь бол энэ татвар хураах хураалттай холбоотой онолууд байгаа. За тэрээр татвар хураах олон зарчим боловсруулсны бидний өнөөдрийн үзэж байгаа нь бол шударга байх, ил тод байх гэсэн хоёр зарчмыг бид нэр үзэж байна. За шударга байна гэдэг нь татварыг бүх нийтээр төлдөг байх. Татвар нь хүмүүсийн орлоготой шууд хамааралтай байх гэсэн үзүүлэлтээр илэрдэг зарчим. За ил тод байх зарчим гэдэг нь татвар төлөгчдөд татварын хэмжээ, татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх ёстой гэсэн агуулгаар яригдана. За татвар хураах зарчим дээр багш нь 3 асуулт тавьсан байна. Та Адам Смитийн тодорхойлсон зарчимтай саналэгдэж байна уу? Буюу танд ямар зарчмууд дээр өөр танд нэмэх санал байна уу? За мөн нэмж хийх энэ саналууд дээр алдаа байна уу ч гэдэг юм. Ингэж бодож нэгдүгээр асуултанд хариулаарай. За хоёрдугаар асуултанд та татвар төлдөг бол ямар татвар төлж байна вэ? Хэдэн хувиар төлж байна вэ гэдгээ бичээрэй. За татвар нь хүмүүсийн орлоготой шууд хамааралтай байна гэсэн агуулгыг яаж тайлбарлах вэ? Бичээрэй. За энэ багш нь төсвийн орлого зарлагын бүдүүвчийг илэрхийлсэн зураглал оруулсан байна. Төсвийн урсгал зардалд юуг тооцдог болохыг бичнэ. Татварын бус орлогод юу тооцогддог болохыг бичнэ. За хөрөнгөний зардал гэж юу вэ? За Монгол улс урсгал зардлаа багасгах шаардлага байна уу гэсэн энэ 4 асуултыг тавьж таад номоо уншаад за мөн интернет их сурвалж ашиглаад багшийнхаа дараах 4 асуултанд хариулж чинь. За төсвийн орлого зарлагыг тэнцвүүлж байх нь ихээхэн хүндрэлтэй асуудал. За төсвийн дефицит буюу төсвийн хомсдол гэж нэрлэдэг орлогоос зарлага давах тохиолдол байнга үүсч идэг. За харин орлогын зарлагаасаа давснаас бий болсон зүрэг төсвийн илүүдэл буюу профицит гэж нэрлэдэг. За энэ хоёр тулгуур ойлголтыг мөн адил та бүхэн тэмдэглэж аваарай. За төрийн эдийн засгийн бодлогыг хоёр бодлого байдгийг бид нар мэдж авлаа. Төрийн сангийн бодлого, төрийн мөнгө зээлийн бодлого. За хэрэгжүүлэгч нь хинбэ гэдгийг бичнэ. За ямар аргаар хэрэгждэг вэ гэдгийг бичнэ. За ингээд энэ хоёр бодлогын гол зорилго бол нийт эрэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн онолд инфляцтай тэмцэх явдал юм аа гэдгийг бид нар өнөөдрийн хичээлээрээ ойлгож авлаа гэсэн үг. За өөрийн бүхэл үүргийг гүйцэтгэхийн тулд мөнгө хэрэгтэй. Төрд мөнгө хэрэгтэй. Төрийн мөнгө хөрөнгөний гол их сурвалж нь бол ерөөсөө татвар байна. За ингээд татвар болон мөнгө зээлтэй холбоотойгоор эдийн засагт төрийн нөлөө өөрчлөлт их байна. За энийг төрийн эдийн засгийг зохицуулах бодлого гэж нэрлэж байгаа болохыг бид нарын хичээлээс мэдж авлаа.